За сайн мэцгааны үзэгчтэй Дагим channel нь. За өнөөдрийнхөө уншлагаар 3 дахь харилцааны талаар уншина. Тэгээ яг энэ нь 3 дахь харилцаатай байгаа хүмүүстэй одоо уншигдахаас гадна одоо таны бодож байгаа хүн чинь таныг болон өөр нэгэн хүнийг юу гэж бодож байна те өөр нэгэн хайрын харилцаатай байсан байгаа ч юм уу те одоо тийм хүнийг юу гэж бодож байна гэдэг талаар нь үзэн. Тэгэхээр энэ дээр болохоор заавал та одоо байгаа хүний үзүүлэх биш те магадгүй одоо X-ийг X ч одоо өөр хүнтэй болсон байлаа гэж бодоход та X чинь таныг юу гэж бодож байна. Тэгээд одоо байгаа хүнийг юу гэж харж байна гэдэг юм уу нэг тийм өнцгөр уншлагаа хий гэж бодсон. За тэгээд хэдлээ нэгдүгээр групп маань болохоор ямар үзүүр сонгох вэ гэдгийг харъя. За манай нэгдүгээр групп маань ямар үзүүр сонгох вэ? За Nine of Pentacles гарч ирлээ. За хоёрдугаар групп маань ямар үзүүр сонгох вэ? Харцгаая. Ten of Wands гарч ирж байна. За гуравдугаар групп. Wow, Ten of Pentacles. За та бүхэн маань өөрийн хамгийн их татагдаж буй нэг хүзрөө сонгоод дэвшлэгээ үзээрэй. Баярлалаа. За сайн байцгаана үзэгчтэй. Нэгдүгээр группыг сонгож орж ирсэн хүмүүс маань давтай мэрэл. За одоо хэдүүлээ. Таны одоо үзүүлж буй хүн чинь таныг юу гэж бодож байна. Тэгээд нөгөө талдаа одоо тэр өөр нэгнийг те 3 дахь читгээдийг юу гэж бодож байна вэ гэдгийг нь үзье. Тэг 3 дахь читгээд гэдэг нь заавал одоо та хоёрын дундуур орсон 3 дахь жинтер байх албагүй хэлсэн байгаа те. Одоо юу гэдгийг өмнөх одоо таны үзүүлж буй хүн чинь өмнөх X байж болно. Одоо харилцаатай байдаг ч юм уу те хүүх шухтай юм хүмүүсээс байгаа штэ те. За үгүй юм бол одоо юу гэдгийг та X нь байлаа гэхэд одоо үзүүлж байгаа найз охин юм уу байж иж болохоор те. Тим маягаар үзнэ гэсэн. Тэгэхээр одоо заавал нэг тийм категорид хуваагаад үзээд яах вэ гэж бодсон. За ерөнхий уншлага учраас илүү том өрөөнд үзье гэж бодсон. За таны талаар таны үзүүлж буй хүн юу гэж бодож байна? Таны талаар таны үзүүлж буй хүн юу гэж бодож байна? Hospitality, happiness. За 3 дахь читгээдийн талаар те нөгөө хүнийхэн талаар таны үзүүлж буй хүн чинь юу гэж бодож байна? Eternal memory, fidelity. За нэгдүгээр группийнхны үзүүлж буй хүн нь манай нэгдүгээр группийнхны юу гэж харж байна? Hope, good luck, good news. За нэгдүгээр группийнхны 3 дахь читгээд те үзүүлж буй хүний нөгөө өмнө те 3 дахь читгээд. Тэгээд энэ талаар үзүүлж буй хүн юу гэж бодож байна? Messages, thoughts, ideas, news. За манай нэгдүгээр группийнхны үзүүлж буй хүн манай нэгдүгээр группийнхны юу гэж харж бодож байна? Seven of Cups. За Lovers, Emperor, Seven of Swords. За За манай нэгдүгээр группийнхны үзүүлж буй хүн нь 3 дахь читгээдийг юу гэж харж бодож байна? Хэлж өгөөч. World, Five of Swords, Five of Wands, Last Quarter Moon. За ерөнхийдөө бол маш тодорхой гарч ирж байна. Тэгэхээр таны үзүүлж буй хүн чинь нэг штэ тий. Тантай бол яг одоо айгуу тийм одоо юуны харилцаатай, хосын харилцаатай байна. Тэгэхээр та яад өгч байсан энэ 3 дахь читгээдийг те магадгүй X нь гэж бодож үзүүлсэн байж болохоор энэ эсвэл одоо хин нэгэн салсан хүн за эсвэл одоо юу гэдгийг магадгүй одоо та хоёрын дундуур орсон тэгсэн мөрчлөө энэ харилцаанаас гараад явцсан те хин нэгэн байж болно. Тэгэхээр яг аль нь ч байсан
хамаагүй одоо яг таныг юу гэж бодож ийн гэдгийг хэлээ үзье. Тэгэхээр энэ дээр бол ийм гарч ирж байна. Та бол өөрийнх нь одоо аз жаргалнаа, хайрнаа тий. Тэгээд энэ хүн танд маш их хайртай. Тэгээ хосно гэж бол хараад байна. Тэгээд энэ хүн тантай байхдаа маш их одоо тийм юу байна л да одоо юу гэдэм дэ стейбл байгаа байхгүй юм доктортой. Өөрийн чинь ингээд өмнө үүрэг хариуцлага бас хүлээсэн гэдэг юм уу emperor energy гарч ирж байна. Ер нь бол одоо юу гэдгийг ийм юутай байгаа байхгүй юу. Энэ харилцаа айгүй юм доктортой. Өөрийнх нь хувьд ингээд энэ харилцаанд оруулах одоо хувь нэмэр те эрх мэдэл юу гэдгийг ийм зүйл нь байна те энэ хүн өөрийгөө энэ харилцаанд айгүй чухал хүн гэж бол хараад байна өөртөө чинь. Тэгээд бас Seven of Cups гарч ирж байна. Тэгэхээр юу гэдэг юм бэ? Таныг ингээд нэг юм одоо магадгүй бас сонголтуудын нэг гэж бол харж иж болохоор байна. Гэтэ яадаг ч гэсэн юу гэмээр ч юм дэ эндээс шүү дээ те маш их одоо тийм таныг юу гэж бодож ийн гэдэг дээр бол дандаа юм эерэг зүйлс бол гарч ирж байна те. Танд ер нь бол маш их тийм сэтгэлтэй иймээ тиймээ юм бол байна. Тантай байхдаа ер нь бол айгүй аз жаргалтай байдаг гэдэг юм уу юм азтай байдаг гэсэн зүйл бас гарч ирж байна. Тэгээ бүх юм айгуугаа юм контролнд байдагтай одоо юм тайван байхад нь тусалдаг ч юм уу. Ийм байна. Тэгээд яг энэ Seven of Swords гарч ирж байна л та ер нь бол түрүүн ингээд гарч ирэхдээ одоо reverse хэлбэрээр гарч ирсэн. Тэгээ би энийг яагаад ч буцаа эргүүлсэн байхгүй юу. Өнөөдөр одоо юу одоо тэр reverse-ээр уншмааргүй санагдсан юм байлгүй. Тэгээд яг энэ хүзэр дээр болохоор ийм л юм л да. Ер нь бол яг ингээд гараад ирэх юм бол та ингээд яг одоо зөв хараад гараад ирэх юм бол энэ хүзэр нь ер нь бол хуурам ихэлтийг илэрхийлнэ. За ингээд буруу хараад гараад ирэх юм бол ер нь одоо үнээр явах те юм утгатай байдаг. Тэгэхээр эндээс яг аль ч талаараа уншигдаж болж юм. Тэгэхээр магадгүй одоо яг ийм 3 дахь харилцаанд байгаа те одоо таны үзүүлээд байгаа хүн чинь өөр нэгэнтэй энтэй байгаа бол таныг илүү одоо юу гэдгийг танд илүү одоо юу үнэнч байна те үнэнч байхыг сонгож иж болно. Ер нь тэгээд одоо энд сонголт гараад ирсэн учраас таныг илүү сонгож гэдэг юм уу те ийм бодолтой ийм одоо юутай байна. Одоо ерөнхийн нэг тийм хандлагатай ерөнхий бодол нь бол тань руу илүү чиглэсэн байна. Танд илүү үнэнч байхыг хүсэж байна. Таныг илүү сонгохыг хүсэж байна. Яа тэгэхээр та өөрөө айгүй юм одоо юу вэ л да сонголт хийхэд дандаа юм одоо эрг мэдрэмжүүдийг өгөөд байна штэ тий. Тэгэхээр яг ингээ 3 дахь харилцаа ямар ч утгаараа байж иж болно. Яг тэгчээсэн энэ хүн танд илүү одоо юм сайн байж иж болохоор энэ тантай байхдаа илүү гоё жаргалтай байдаг. Тантай байхдаа илүү одоо ойлгогдсон юм шиг тий. Тантай байхдаа илүү юм бүрэн бүтэн юм шиг. Тийм мэдрэмж бол маш тод орж ирж байна. Тэгээ ер нь бол яадаг ч гэсэн энэ хүн таныг сонгоход айгу бэлэн байна. Тэгээ хэрвээ одоо юм бүр 3 дахь харилцаа тэгээ хиннийг сонгохоо мэдгүй нэг юм харилцаа энэ төр үнэхээр байгаа бол энэ хүн аль болох таныг одоо өөрийг чинь сонгохыг хүсэж юм те. Илүү одоо юм 3 дахь ч өөр нэгэн харилцааг дуусгаад өөрийг чинь одоо сонгохыг хүсэж байна гэсэн зүйл бол гарч ирж байна. За нөгөө талдаа хэдүүлээ одоо нөгөө үнийг нь харъя л та те. Тэгэнгүүт энэ дээр ер нь бол дууссан гэсэн зүйл бол маш тодорхой харагдчихээн. Тэгээд одоо юу гэдгийг энэ дээр бас ингэдэм юм байгаас те. Eternal memory тэгээ forget me not гэд тэгсэн байгаас те. Fidelity. Тэгэхээр энэ дээр бол энэ хүн яг ингэ дурсамжинд нь байдаг те. Энэ хүнтэй бас нэлээд удаан одоо ийм дурсамж бүтээлцлээ те. Бүр ингээ бүр мартахааргүй гүн гүнзгий одоо юм харилцаа үүссэн байж болно. Нэг талаараа энэ нь одоо юу гэмээр ч юм дэ бас токсик харилцааны бас нэг тийм мэдрэмж орж ирж байгаа байхгүй яа. Тэгэхээр Five of Swords болон Five of Wands хоёр хүзэр маань хоёлаа гараад ирсэн. Тэгэхээр ер нь бол хит хүчтэй одоо дурлал байсан байж болно. Тэгээ хит хүчтэй одоо юу гэдгийг нэг хэсэг хугацааны амар шорхол те урт удаан хугацаанд нэг болж бүтэхгүй мөрчлөө ингээд нэг амар юм өөрийг нь өдөөсөн өөрийг нь жаргалтай байлгасан те нэг юм хэсэг ингэж гоё явсан байгаад нөгөө талдаа одоо энэ харилцаа магадгүй айгу нууц байх хэрэгтэй байсан ч биш болно. Тэгээ тэ одоо юу гэдэг юм дэ энэ хүнд айгу мартагдахааргүй л дурсамж үлдээсэн гэдэг байгаа байхгүй юу. Одоо санаа нь хит одоо хүчтэй мэдрэмж өгсөн байж болно. Эсвэл одоо хит энэ үнийг шаналгаж зовоосон байж болно. Тэгээ энэ нь илүү надад болохоор юм сөрөг жоохон хүчтэй гэдэг нь илүү нөгөө токсиктэй одоо хэрэлдэж муудалцах маргаалдах иймээ тиймээ юм нэг хүний сэтгэлд ингээд нөгөө трама олоод үлдсэн байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хүний хувьд бол ер нь одоо энэ 3 дахь харилцаа те
энэ зүйлийг бол харахтаа айгүй юм одоо сэтгэл санаа нь тавгуутж юм те ер нь бол дуусах нь зөв дууссан гэж бол хараад байна. Яг төвчээсэн хэрэв үнэхээр одоо тийм дуусаагүй энэ төр харилцаа энэ төр байгаа бол ирээдүйд ер нь дуусах хандлагатай байна. Яа тэгэхээр энэ хүзрүүд бүгдээрээ нэг юм таагүй харагдаж байна. Одоо маш их тийм хурам эхлэлт муудалцаан те маргалтаан таагүй зүйлс одоо гарч ирээд байгаа байхгүй те. Одоо араар тавилт мавилттай энэ дээр бол ийм бол гарч ирж байна. Тэгэд энэ дээрээс могоо байгаа байхгүй. Тэгэхээр яд гэжсэн ер нь энэ харилцаа энэ хүний хувьд айгуу таагүй мэдрэмж өгөөд байна. Одоо ямар ч одоо тийм ирээдүй байхгүй гэж бол хараад байна. За тэгээд last quarter moon гэдэг тийжэн л да. Тэгэхээр ер нь бол юм штэ энэ харилцаа одоо юм дуусгаад айгүй ойртсон байгаа л гэсэн зүйл бол маш тодорхой гарч ирээд байна. Бүр одоо тий эцсийн шатанд орсон ч юм уу тий одоо яг мектер харилцаатай энэ төр байгаа бол дуснаа гэсэн зүйл бол маш тод гарч ирж байна. Одоо тийм хайр сэтгэл имэ юм хүн байсан бол дурсамж болоод тий бүр юмсан мартагднаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо яг нэг тийм нэгээ хайрлсан хүндэлсэн тий одоо тийм зүйл нь бол утгагүй унтрна. Яг тэгэхээр энэ world болон энэ moon хүзэр маань ер нь бол гараад ирсэн. Тэгэл энэ харилцаа тий энэ гурав дахь харилцаанаас бол олигтой одоо сайн сайхан зүйл бол харахгүй байна. Яг нь энэ дээр бол ингэж гарч ирж байна messages гэдэг жаад тэгээд ideas news thoughts гэдэг. Тэгэхээр энэ хүн ер нь энэ одоо хүнтэйгээ бас холбоотой байж болохоор байна. Одоо message бичлцдэг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар энэ хүний талаар одоо мэдээлэл сонсч идэг те одоо найз мэдтэй найзууд ч юм уу те дундын найз мэд юу ч жиж болно штэ те бүр болохгүй л нөгөө хамаатан садангийн таньдаг ч юм уу одоо тиймэрхүү байж болно. Тэгэхээр таны үзүүлж байгаа хүн чинь ер нь энэ гурав дахь харилцаатайгаа бол ерөнхийдөө нэлээд холбоотой байдаг гэсэн зүйл бол гарч ирж байна. Нэлээд бас боддог. Харилцаа бол нэлээд явахгүй байна те ингээд болохгүй байна. Гэтэ магадгүй энэ дээрээс юм харагдаж байна. Энэ дээрээс юу гэдэг юм дурсамж гараад ирсэн учраас өмнөх бас гой сайхан дурсамжаас бодож иж болно. Одоо ингээд нэг тийм харилцаанууд асуудалтай те юу гэдгийг имэ муудаж сайдсан иймэрхүү юм байгаа те бүр мөсөн дууссан эсвэл дуусаагүй нэг юм хоёрын орон дээр байгаа байж болно. Тэгээ энэ хүн яах вэ? Энэ хүний талаар бол боддог л гэсэн юм бол маш тод гарч ирж байна. Тэгээд энэ хүний талаар ер нь одоо мэдээлэлтэй байдгаа гэсэн зүйл бол байна. Тэгэхээр бүр мөсөн бол холбоо тасарчаагүй одоо нэг тийм дундын бас найз нөхдийн холбоо энэ төр тасарчаагүй байна гэж бол хэлэхээр байна. Тэгээ эндээс бол айгу тодорхой гарч ирж штэ. Тэгэхээр өөрөг чинь бол айгу гой сайхнаар бодож ийн нөгөө талдаа тэр өөр нэгэн хүнийг бодоход бол маш асуудалтай гарч ирж ийн. Энэ хоёрын харилцаа юу нь бол айгу нурж унсан байна те. Онцгүй байна гэсэн зүйл бол маш тод гарч ирж ийн. Яг өмнө нь маш их одоо дурсамжтай те. Дундын одоо танил ихтэй нэг мартаж чадхааргүй ингээ холбоотой дундаа өөр хөвтэй ч юм уу те ямар ч жиж болно. Тэгэхээр энэ хүмүүс нэг юм холбоо харилцаа гэдэг зүйл нь байгаа боловч яг одоо нэг тийм хайрын харилцаа те юу гэдэг юм хүний хоорондын тэр зүйл бол аюу асар одоо тийм зөрчилтэй, маргаантай, клаштэй те онцгүй байна гэж гарч ирж байна. Тэгээ өөрөг чинь бол ер нь бол баттай сонгоно те хэрвээ одоо юм актер одоо 3 дахь харилцаа нь үнэхээр байгаа бол хин нэгийг сонгох юм болоо энэ төр гэж эргэлзэж байгаа бол өөрөг чинь сонгоно гэсэн зүйл бол гарч ирж байна. За тэгээ хэдүүлээ одоо ингээ таны энэ бодож байгаа хүнтэйгээ те та ер нь ямар холбоотой юм бэ гэдгийг харцгаа илүү одоо сүнслэг те twin flame юм уу, karmic юм уу, soulmate юм уу яг ямар холбоотой хүмүүс юм бэ гэдгийг харъя. Таны үзүүлж буй хүнтэй тантай ер нь ямар сүнсийн холбоотой юм бэ? Ямар холбоотой юм бол? Яагаад учирсан юм бол? Вау. Тэгэхээр энэ дээр бол ингэж харагдаж байна. Хувь тавилангийн учирлаа тийм ээ. Энэ дээр бол үнэхээр одоо хэрэгэлзэх зүйл бол алга. Юу юмэрч юм бэ? Та хоёрын дунд аягүй хайр байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Ten of Cups тэгэхээр таны үзүүлж байгаа хүн чинь танд маш их хайртай, та бас нэлээд өөрөө хайртай тийм ийм зүйл бол байна.
тэгээд та хоёр маань ер нь одоо юу гэдгийг нэг энтэйг ингэж үгүй аваатай тэ ингэж нэгээ тэнцүүхэн хайрладаг одоо юу гэдгийг таал зөвхөн хайртай юу гэх юм бол үгүй нөгөө хүн чинь гэсэн танд хайртай тэ нэг юм хос хоёрын тэ юм харилцан хайр бол байна гэсэн зүйл бол гарч ирж байна. За тэгээд ер нь штэ тэ энэ харилцаа чинь өөрөө хэсэгтэй ингээд болж бүтггүй юм шиг ингээд дундуур нас юм өөр харилцаа орсон эсвэл тэ одоо юу гэдгийг тийм биш юмаа гэхэд одоо юм өнгөрсөн энэ харилцаанууд өнгөрсөн өмнөх харилцаа байлаа гэж бодоход бас ингээд садаа болоод байсан зүйл мөлн төр байгаа бол тэр бүх зүйл ер нь алга болно. Хоёрын харилцаа илүү сайн одоо тэр чигтээ сайжраад одоо ингээд зөв замдаа орно гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо хөгжил цэцэглэлттэй юм гоё зүйлс бол харагдаж байна. Тэгээд та хоёрын ер нь учрал чинь өөрөө айгүй юм юу аахгүй хувь тавилангийн учрлаа гэсэн зүйл бол харагдаж байна. Та хоёр яадаг ч гэсэн хувь тавилангаар учирсан. Одоо яадаг ч гэсэн та хоёр өмнө насндаа энэ төр холбоотой байсан те. Нэгээ хайрлаж байсан. Тэгээ энэ наснаа одоо дахин нэгний хайрлах гэж учирсан ч юм уу. Иймэрхүү зүйл бол харагдаж байна. Би бол тэгж бол харж байна. Тэгээд энэ дээр яг нэг юм хоёр зүйл бол гарч ирж байна л да тий. Энд дээр шүү дээ хин нэг нь айгүй итгэлгүй байж иж болохоор байна. Эсвэл одоо ийм хүсэл эрмэлзэлгүй болсон байж иж болохоор байна тий. Та хоёрт нэг ийм хайр байгаа боловч амар одоо энэ харилцаа ингэж урагшлуулах хүчтэй нэг тийм жоохон гал цог дутаад байгаа юм уу гэсэн зүйл бол харагдаж байна. Нэгэндээ жоохон итгэхээ байсан байж болно. Эсвэл та хоёрын одоо энэ харилцааг тий нураахын нэгэн бас байсан байж болохоор байна тий. Одоо энэ үзүүлээд аван хүн жиж болон дундуур нь орж ир жоохон садаа болсон ч юм уу. За эсвэл үгүй энэ төр юмаа гэхэд энэ харилцаанд нэг тийм урам зориг юу гэдэг юм нэг жоохон өөртөө итгэлтэй байдал гэх юм уу иймэрхүү зүйл жоохон дутж байна. Одоо нэгнийгээ ингэж хайрлахтаа тий илүү одоо сэтгэл гаргах ч юм уу нэг тиймэрхүү зүйл жоохон дутаад байгаа болтой байна. Уул нь нэгэндээ маш их хайртай. Гэхдээ яг энэ харилцааг авч явахын төлөө тий илүү хичээх хэрэгтэй байна л гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэр нь жоохон унтарсан юм уу? Нэг тийм айгу уйдгартай болтой энэ төрс байж болохоор энэ эсвэл одоо тий янз бүрийн асуудал гарсан учраас хэсэгтэй та хоёрын харилцаа гоё ч гэсэндээ нэг тийм асуудалтай байгаад ижиж болохоор байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Яадаг ч гэсэн та хоёрын ер нь харилцаа хувь тавилангийн харилцаа тэгээд ирээдүйдээ тий та хоёр ингээд энэ харилцаагаа тэр чигт нь одоо итгэл найдвараар алдахгүйгээр ингээд чиглүүлээд явах юм бол та хоёрт урт удаан хугацааны хайрын холбоо тий иймэрхүү зүйл бол байна. Тэг угаасаа хувь тавилангаар учирсан учраас та хоёр илүү болж бүтэх боломжтой гэсэн зүйл бол харагдаж байна. За нөгөө талдаа энэ хүнтэйгээ те энэ гурав дахь харилцаатайгаа яах гэж учирсан болоо. Энэ хоёрын хэдүүлээ холбоо нь ямар шүү юм бэ гэдгийг харъя. Манай нэгдүгээр группийн үзүүлж буй хүн нь энэ гурав дахь харилцаатайгаа ер нь ямар холбоотой юм бэ? Вау. Хүүхдийнх нь ээж байж иж болохоор энэ тэг гэр бүл нь байсан ийм байж иж болохоор энэ тэгээд энэ дээр бол ингэж харагдаж байна. Эндээс бол ийм л юм харагдаж штэ маш тодорхой. Энэ хоёр бүр гэрэлжсэн байж иж болно те одоо хууль ёсоор гэрэлжсэн хүүхд шухтай болж исэн ийм ер нь л X-ийн үзүүлээд байна л гэсэн зүйл тодорхой гарч ирж байна те. Та одоо айсандаа те сэтгэлтэй байх үе одоо буцаад эргээд очих уу ч юм уу бас тиймэрхүү маягаар үзэж иж болно. Тэгэхээр ер нь бол энэ хоёрын харилцаа штэ те ер нь нурж унсан. Одоо яагаад вэ гэдэг юм бол энэ хоёр нэгэндээ одоо ижил тэнцүү хараа өгөөгүй байна гэсэн зүйл бол харагдаж байна. Аюу юугүй балансгүй тэгээд нэг нь бол орхио явчихжээ тий. Тэгээд энэ хоёр яах вэ юу л юм л да. Бас нэлээд одоо юм хувь тавилангийн учрал байгаа байхгүй хариф нь бол лоор сүзэр тэгээд эмпер сүзэртэй юу нь бол гарч иж ин гэхээр чинь энэ хоёр гэр бүл болох одоо хувь тавилантай байсан тий. Нэгд нь илүү хувь тавилантай байсан үр хөвгтэй болох одоо юу гэдэг иймэрхүү зүйл бол байсан. Тэгэхээр илүү кармиктэй гэр бүл болох хэвээр ийм хүмүүс. Тэгээд нэгээ магадгүй илүү одоо хөгжүүлэхтэй нэгээ одоо илүү өөрчлөх юм уу юм хувиргах одоо сайнаар нэгэндээ одоо үр дүн өгөх иймэрхүү тиймэрхүү зөндөө одоо үр нөлөөтэй ийм харилцаа байсан боловч хин нэг нь энэ харилцааг л орхисон байна л гэсэн зүйл бол маш тодорхой харагдаж байна. Тэр хин нэг нь одоо юу гэдэг энэ харилцаанд
хичээл зүтгэл гаргаагүй байна те. Page of Pentacles гэхээр жоохон өгстэй те тэр зүйлийг хангалттай өгөөгүй байна. Тэгээд хин нэг нь дутуудсан учраас те сэтгэл тутсан байна гэ орхио явсан байна л гэсэн зүйлэл тодорхой гарч ирж байна. Тэгэхээр энэ хоёрын хувьд бол гэрэлт байх ёстой байсан. Тэгээд уул нь бол энэ чигээр айгу болж бүтэх ёстой л гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ хоёр бол болоогүй те. Яагаад гэдгийг нь одоо илчлээ штэ те. Тэгэхээр нэг юм байна. Сэтгэлгүй болсон байна. Хичээгээгүй байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр яг одоо энэ таны үзүүлээд байгаа хүн чинь аль алинтай нь юу нь болохоор штэ те. Энэ өмнөх одоо яг тэгэж гисэн юм хань жил болох учирлаар учиржээ. Өөртөө чинь ч гэсэн юм хайрын те. Одоо хөв тавилангийн учирлаар учирсан байна гэсэн зүйл бол харагдаж байна. Эндээс яг энэ талдаа энэ 3 дахь хүнтэйгээ илүү кармик одоо байдлаар учирсан байж болохоор нөгөө талдаа өөртөө чинь нэлээд юм сүүл мэт талдаа харагдаад байна. Тэгэхээр яагаад тэгэхээр Wheel of Fortune, Queen of Cups тэгээд Ten of Cups гараад ирсэн учраас би бол нэг ер нь сүүл мэт харилцаа гэж бол хэлнэ. Хоёрын илүү одоо юм хайрын төвшөнд те илүү нэг тийм хүүрхэн хайр байгаа байхгүй юу? Нөгөө талдаа энэ харилцаа те 3 дахь харилцаа нь илүү одоо юм юуны төвшөнд байгаа. Гэрээ хилцээр те одоо юу гэдгийг үүрэг хариуцлага гэх юм уу? Ийм гэр бүлийн төвшөнд байна гэсэн зүйл бол гарч ирж байна. За тэгээд уншлагын таалагдсан бол та бүхэн маань лайк болон саба дараарай. Тэгээд яг энэ уншлага нь ерөнхий уншлага тийм ээ. Таарах зүйл нь байгаа, таарахгүй зүйл нь байгаа. Тэгээд та бүхэн маань өөрт одоо сэтгэлээ бас өөртөрсөн сэтгэлээ бас бичээрэй. Тэг баярлалаа. За манай 2 дугаар группийн маань November-эл Ten of Wands үзрийг сонгосон дээ. За одоо хэдүүлээ таны талаар юу гэж бодож байна? Нөгөө хүний талаар юу гэж бодож байна гэдгийг нь үзье. Тэг яг зарим тохиолдолд одоо таны талаар юу гэж бодож байна гэдэг нь нөгөө хүний талаар юу гэж бодож байгаа бас байж болно. Тэгэхээр аль яг өөрчлөж тохирж байна те аль нь яг өөрийн чинь одоо хөлбөртэй тохирж байна. Тэр нь таних гэсэн үг. За одоо хэдүүлээ юу яа? 2 дугаар группийн нийтээ үзүүлж буй хүн нь таныг юу гэж бодож байна вэ? Тийм харъя. Таны талаар юу гэж бодож байна? New Horizons, Humility. За 2 дугаар группийн үзүүлж буй хүн нь 3 дахь харилцааг юу гэж бодож байна? 3 дахь хүнийг юу гэж бодож байна? За 2 дугаар группийн үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхнийг юу гэж харж байна? За манай 2 дугаар группийнхний үзүүлж буй хүн нь 3 дахь харилцааг юу гэж харж байна? За манай 2 дугаар группийн үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхнийг юу гэж харж байна? Юу гэж боддог вэ? Юу гэж харж байна? Юу гэж боддөө? За Magician. За манай 2 дугаар группийнхан манай 2 дугаар группийнхний үзүүлж буй хүн 3 дахь харилцааг юу гэж харж байна? Three of Cups. Knight of Cups. За энэ дээр аюу сонин зүйл гарч ирж байна. Энэ дээр штэ тий. Магадгүй манай 1-р группийнхан маань яг өөрийнхөө хүнийг үзүүлж иж болно тий. Одоо саалж явсан байрсан бол биш. Яг өөрийнхөө нөхрийг энэ төр үзүүлж байгаа ч юм уу. Иймэрхүү зүйл
одоо харагдаж байна. Тэгэхээр ерөнхийдөө те таны нөхөр өөр хүмүүнтэй үнэхээр явсан бол таныг өөр юу гэж харж ийн вэ гэж л бол харагдаад байна. Тэгээ нэг тийм л дүр зураг одоо юу гэдэг угаасаа үзэрнүүдээс орж ирж байна. Тэгээ мэдрэмжийн ч гэсэн ер нь бол одоо энэ хүнийг тодруулсан чинь илүү тодорхой гарч ирж байгаа шүү байна. Тэгэхээр илүү энэ групп маань яг л нөгөө жинхэнэ 3 дахь харилцаанд байгаа хүмүүсийн маань уншлага юм уу даа гэж бол харагдаж байна. Тэгэхээр өмнөх групп маань яхав юу байсан байхгүй юу? Одоогийн найз охин тий тэгээд өмнөх одоо X ихнэр ч юм уу. Нэг тиймэрхүү харагдчихсэн. Энэ группийн хувьд болохоор таны үнчиндээ юу ч ер нь өөрийг чинь харж ийн гэдэг юм бол шүү дээ тий. Өөрөөс чинь бол явж чадахгүй. Өөртөө чинь бол ингээд хамтдаа юу гэдгийг байх боломжтой байна. Тий одоо юу юм ярьчмдээ таныг бол орхиж явж чадахгүй байна. Гацааны энерги бол айгу гарч ирж гин. Тэгээд юуны төлөө тантай байгаад байгаа юм гэдэг юм бол шүү дээ тий. Эндээс бол алтар хүнд одоо нэр хүндтэй таныг орхичих юм бол өөр хүнтэй ингээд болоод тий одоо өөр хүнтэй болсон учраас таныг ингээд орхих юм бол энэ хүний хувьд одоо бус хүмүүс юу гэж бодох юм бэ тий одоо бус хүн өөрийг нь юу гэж харах юм тий одоо өөрийнх нь имиж магадгүй одоо айгу өндөр албан тушаал эрхэлдэг одоо за юу гэдгийг тий одоо юу гэдгийг нэр хүндэд дуртай гэр бүлээ орхих хүсэлгүй тий мэдээж хэрэг хүн хэмжээс нэр хүндээс гадна гэр бүлийн үнц гэж бас зүйл байгаа тий тэгэхээр энэ үний хувьд бол ер нь өөрийг чинь юу юм ярьчмдээ өөрийн чинь бол талаар орхиж явж чадахгүй л гэсэн юм бол айгу тодорхой гарч ирж байна. Тэгэд энэ нь илүү нөгөө бусдад холбоотой тий нийгмийн одоо харах өнцөг иймэрхүү зүйлтэй холбоотой. Ийм л юм айгу харагдаж байна. Өөртөө чинь тэгэхээр одоо амар юм сэтгэл гүнзгий юм бол одоо мэдгүй сайн гарч бол ирэхгүй байна. Айгу нууцлагдсан бол хаалттай тий. Яг өөр нь одоогийн нэр нь бол ер нь өөрийг чинь тий орхиж явж чадахгүй. Тэгээд өсөөгүй л ингээм хамт байна гэсэн нэг тийм нэр гарч ирээд байна. Нөгөө талтай айгу сонирхолтой. Энэ яг хоёр одоо энэ 3 дахь читгээд бол ялчгүй таны одоо энэ хүний чинь тий 3 дахь харилцаа муу гэж бол хэлэхээр байна. Илүү одоо юм юу юм ярьж сэтгэлийг нь хөдөлгсөн, хайрыг нь хүргэсэн тий айгу эмгтээлэг энержитэй энэ хоёр нь энэ хүнд маш их тийм мэдрэмжүүдийг айгу мэдрүүлээд байна. Өөрийн хувьд л жоохон юм хаалттай мэдрэмж жоохон байхгүй тий ингээд орхиж явж чадахгүй. Яагаад тэгэхээр бус хүмүүс юу гэж бодох юм бэ те ингэж юу н өөрийг чинь орхиж явахгүй л гэсний тийм зүйл бол гарч ирээд байгаа. Нөгөө талдаа энэ хүнийг бол 3 дахь хүнийг бол үнэхээр одоо өгөөд байвалтэй цэцэглээд идэг те өөртөө ингээд айгүй юм аз жаргалтай хаппи юм хөнгөн өөрийнх нь одоо юм юу гэдгийг хүссэн хайрыг нь буцаагаад эргүүлээд өгч чадхаар те хэмжээний хамтдаа ингээд гой сайхан байдаг ч гэх юм уу те иймэрхүү зүйлүүдийг айгүй хараад байна. Маш их одоо тийм мэдрэмжүүд, маш их одоо тийм аз жаргал гэх юм уу. Одоо ийм хайрын мэдрэмж бол энэ хүнээс нь гарч ирж гин, ийм зүйл уншигдэж гин. Тэгэхээр энэ хүндээ илүү одоо ийм хүсэлтэй байна, тий, сонирхолтой байна. Хүсэл сонирхол, хамт байх хүсэлтэй алсан ирээдүг бодож гин гэх юм уу. Нэг иймэрхүү зүйл бол маш их байна. Өөрийн хувьд л айгүй гацааны энерги байсан бол энэ энергийн хувьд бол тий энэ 3 дахь этгээдийн хувьд бол энэ хүнд одоо энэ үзүүлж байгаа хүнд чинь маш их гой сайхан энерги аз жаргал тий иймэрхүү зүйлийг өгж гинөө. Эмэгтэйлэг энержи айгүй өндөртэй хүн байна гэж бол хэлэхээр байна. За тэгээд угаасаа gracefulness гэдэг тэгж штэ тий opulence гэдэг тэгэхээр айгүй үзэсгэлэнтэй энэ төр эмэгтэй байж ш болохоор энэ илүү одоо юм эмэгтэйлэг vibe бол маш өндөр гарч ирж байна. Тэгэхээр юу гэдэг гадна үзэмж энтер нь бас их үзэсгэлэнтэй хөрхэн сайхан байж болно. Энэ хүнийхээ нүдэнд л бол айтайхан сайхан харагдаж байна. Гэхдээ өөртөө тэнийг онцлог нь нууц байж болохоор байна те маш нууц hermit үзэр гарч ирж байна. Тэгээд page of wands, queen of wands, five of wands гарч ирж байна. Илүү одоо юм юун дээр тулгуурсан те хүсэл дээр бас тулгуурсан байж болохоор байна. Бас айгүй шаналгадаг аа гэсэн зүйл бол гарч ирж байна. Bori гарч ирж байна. Тэгэхээр энэ хоёрын хувьд нэг талдаа маш гоё
Им хайрмаар те ингээд ийм найз ч юм шиг ийм гоё халуун дотн иймэрхүү энерги нь бол байна. Гэтэ нөгөө одоо зүйлийнхаа хажуугаар аюу сөрөг зүйл бол байна те. Hermit үзэр буюу одоо ийм ганцаардлын нууцтай иймэрхүү энерги бол гарч ирж байна. Тэгэхээр энэ хоёрын харилцаа бол садаа ихтэй, асуудлууд ихтэй, хэрүүл маргаан ихтэй те сайныхаа хажуугаар бол сар зүйл ихтэй гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээд ер нь бол магадгүй штэ те энэ одоо хүн нь илүү одоо юм сэтгэлгүй байж болно. Одоо таны үзүүлж байгаа хүн чинь илүү энэ харилцааг авч явахгүй чичээгээд те одоо юм нууц байдлаар нь ингээд тэр чигтэнд байлахыг бас хүсээд ижиж болохоор гэсэн зүйлээс харагдчих юм. Тэгээд яадаг ч гэсэн энэ хоёрын хувьд бол нэг талтай айгу гоё юм шиг мөртлөө нөгөө талтай айгу нууц харилцаа учраас тийм ээ маш их муудаж маргадаг. Онцгой зүйлс ихтэй одоо гуниг зовлонтэй санаа зовлт асуудлууд тий иймэрхүү зүйл ихтэй байна гэсэн зүйл бол айгүй тодох гарч ирж байна. Ойлгомжтой тий ийм зүйлүүд бол байна. Тэгэд өөрөн чинь одоо энэ үзүүлж байгаа хүн чинь л нэлийн энэ харилцаанд сэтгэл одоо хангалуун байгаа учраас тийм ээ одоо танаас аваагүй тэр мэдрэмжүүдийг магадгүй аваад байгаа учраас энэ харилцааг зогсоохыг хүсэхгүй байж болохоор энэ нөгөө талдаа нөгөө үнэн нь болохоор жоохон энэ харилцааг одоо энэ чигээр нь байх айгу дургу те асуудлууд бол байна ингээ хоорондоо маш их маргалтаантай ийм зүйлс бол байна айгу тодорхой гарч ирж байна. За юу яа энэ хүн чинь танд хайртай юм уу гэдгийг юу унши одоо сэтгэлдээ нэг тийм мэдрэмжийн юм бол нэлээд гарч ирэхгүй байгаа. Тэгэхээр илүү тодруулчих өөрийн чинь талаар тий өөрт чинь энэ хоёр дахь группийг үзүүлж буй хүн нь хайр сэтгэл байгаа юм уу? Сэтгэл байна уу? Өөрт чинь World Eight of Pentacles, Three of Swords. Queen of Wands. Her Pentacles. Энэ хүн бол яадаг ч байсан таны нөхөр мөн одоо тэр хань жилдээ гэр бүл ёс уламжлал одоо юу гэдэг энэ зүйлээрээ тантай байгаа бол хүн мөн. Тэгээд энэ хүн таныг өштэй те угаасаа гэргийн ихнэр одоо юу гэдэг ийм хүн учраас тэр зүйлээр бол айгу харж ийн те. Энэ хүн таны өмнө айгу өөрөх хариуцлага хүлээж ийн. Тэгээд тантай ингээд яг юм албан ёсоор гэр бүл болцсон учраас юу гэдэг юм. Ёс уламжлал иймэрхүү зүйлээ дагаад бол тантай бол байна хамт бол байсаар авах болно гэсэн зүйл бол харагдаж ийн. Тэгээд энэ хүн магадгүй өштэй те гаднаа айгүй юм одоо юу хүн байж болно те маш одоо юм сайн хүний дүр хэсгсэн байж бас болохоор бусдад харагдах юм ээж те одоо гэр бүлтэй айгүй халамжтай одоо юм хуурч мэхэлж явдаггүй ч юм уу иймэрхүү зүйл хийгээд одоо хүмүүст харагдуулаад байж болохоор айгүй гадна үзэмжтэй хүмүүс юу гэж бодох вэ гэдэг тал дээр маш их анхаардаг хүн байхаар байж гинэ гэсэн зүйл бол байна. Тэгэхээр гадна фасадн дээр бол тантай яг ингээ гэр бүлтэй айгүй гоё гэр бүл үүсгэсэн мэт харагдаад байгаа боловч таны талаар юу яг юу гэж бодож ийн вэ гэдэг юм бол те энэ хүн юу нь бол айгу танаас шархалсан байна гэсэн зүйл бас гарч ирж байна. Яагаад нөгөө нэг харилцаанд орчвоо энэ төр гэдэг юм бол та энэ үнийг бас нэлийн шархлуулсан байж бас болохоор шаналл зовлонгийн энерги бол гарч ирж байгаа хгүй өөр чи хайртай юу гэж асуухад ийм одоо сэтгэлийн шаналл те ийм хайр сэтгэлийн зовлон шаналлын энерги бол гарч ирж байна. Тэгэхээр танаас шархалсан байна гэсэн зүйл бас гарч ирж байна. Тэгэхээр яг энэ үнийг л одоо илүү бодлыг үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр та бол дотроо тий би одоо яасан шархлуулт ийм юм байхгүй би бол төгсөн нэтэрэ гэж бодож байгаа л яг нөгөө талдаа энэ үзүүлээд байгаа хүн чинь бол таны одоо магадгүй ямар ч одоо зүйлээс ижиж болно шүү дээ тий та ямар нэгэн хүндээ таалагдахгүй ямар нэгэн зүйлтэй байгаад энэ хүн шархалсан байж болно тий. Тэгэхээр энэ үний өнцгөөс илүү уншиж байгаа учраас ер нь бол энэ хүн айгу докторгүй байна гэж бас юм хараад байна. Югмэр ч юм дээ тантай ингээд зүрх сэтгэлээ одоо тэнцүүхэн ингээд өгөөд алцаад байна уу гэвэл үгүй та энэ үнийг магадгүй яг өөрийнх нь хүснээр хайрлахгүй байж болно те. Энэ хүн яг танд ямар нэгэн зүйлийг зориулахад та буцаагаад тэр зүйлийг нөөч чадахгүй энэ төр дутаагаад байж болно те. Тэгэхээр айгүй юм дутуу бас энерги бол гарч ирж байна. Тэгээ world төзөр гарч ирж байна л да яг одоо бүрэн гүцэх дуусах суутгатай шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо хайрын талаар асуусан те. Тэгэхээр таны хувьд бол
хайрын дуусчихжээ тий. Таныг их бол хайрын дууссан гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо энэ бүр төгсгөлийн нэр бол гарч ирж байна. Гэтэ яг ингээд маш удаан хугацаанд энэ харилцаанд одоо хөдөлмөрсөн учраас тий маш удаан хугацаанд энэ харилцаанд ингээд байсан учраас энэ хүн одоо юу гэдэг өөрийнхөө тэр хөдөлмөрсөн үн цэнийг бол айгүй хараад байна. Өөрөөс чинь одоо өөрөө чинь ингээд орхичих тий одоо энэ нураасан зүйлээ ингээд босгосон зүйлээ ингээд нураачих энэ төр бол энэ хүнд айгүй одоо таагүй байна тий хүсэлгүй байна ийм зүйл бол байна. Мэдээж хэрэг одоо урт удаан хугацаанд хамт ингээд байцсан бол тий ингээд дундын төрөнг одоо юу гэдгийг үүсгэсэн үн цэн нүрүү өгөхөд зөндөө зүйл байгаа учраас энэ хүн бол маш их одоо таныг юу гэмэрчмдээ тантай өнгөрөөсөн зүйлс айгүй их учраас нэг орхиж авч чадахгүй л гэсэн нэг тийм зүйл дээр тэгээ урт хугацааны ингээ харилцаа учраас зүгээр ингээ тавиад явуулж чадахгүй гэсэн нэг тийм зүйл дээр л айгүй одоо юутэй хорогдож ийн юм уу те тийм зүйл бол байна. Тэгээ яг энэ дээр Queen of Wands гарч ирлээ л те ер нь бол таны үед өштэй те та өөрөө маш юм амбицлог бас үзэсгэлэнтэй айгүй өөртөө ихтэй юм хүчтэй эмхтэй байж иж бол болохоор зүгээр яг эндээс бол өгөөд байгаа сэтгэлийг нь л та бүр тоохоо хийсэн ч юм уу те магадгүй одоо хит хүчтэй хит амбицтай бас айгүй юу гэмэрч өөртөө ихтэй те би энэ хүний гоохгүй би энэ хүнд одоо хангалттай өгөх зүйлээ өгсөн энэс илүү чадахгүй ч юм жоохон бас бардамнаад ээж болно ийм үндсэн дээр та хоёрын харилцаа бас жоохон асуудал үүссэн байж иж болохоор байна те нэг тиймэрхүү зүйл бол гарч ирж байна. Энд дээр бол temperance үзэрлэл юу нь бол тодорхой байгаа тань л да одоо докторгүй байна гэсэн үг байхгүй одоо хайр сэтгэлийн харилцаанд хин нэг ойлгохгүй байна те яг ингээд нэг нь юу хийж ийн нөгөөт нь адилхан өгчээж ингээд илүү доктортой нэг ойлгоод хайрлаа тэнцвэх явна те тэгэхээр энэ хүн жоохон баланс алдагдсан байна гэсэн зүйл бол айгүй хараад байна шүү. Тийм зүйлийг харж ийн те жоохон сэтгэлгүй болсон байна хөрсөн байна гэсэн зүйл бол гарч ирж байна. За тэгээд уншлагын юм болоо баярлаа. За сайн мэцхан үзэгчтэй манай 3 дугаар группийн маань автаа морил Ten of Pentacles гэсэн өдрийг сонгосон. Тэгээ яг ерөнхийдөө таны бодсон хүн чинь тантай бас айгу удаан хугацаанд хамт байсан ч юм уу те. Тийм байж иж болохоор энэ урт хугацааны харилцаатай хүнээ үзүүлж иж бас болохоор энэ одоо байсан эсвэл байгаа ч юм уу те. Тийм байж иж болоо. За тэгээд л одоо дэлгэрүүлээд үзье. Тэгэхээр энэ таны үзүүлж буй хүн чинь таны талаар юу гэж бодож байна? Тэгээ 3 дахь чигтгээд энэ талаар юу гэж бодож байна вэ гэдгийг нэдүүлээ үзье. За тэгээ ямар ч хүн байж болно гэж бол хэлсэн те. Энэ хүний чи X эсвэл одоо байгаа хүн нь та эсвэл одоо өөрөө X ч юм уу эсвэл яг ч ингэнээсээ 3 дахьтай хайрын гурвалжинд энэ төр орсон хүмүүс маань үзэж болно. Энэ хүн л ер нь таны талаар юу гэж бодож байна? Тэгээ өөр нэгэндээ харийн холбоотой ч юм уу ийм хүний талаар юу гэж бодож байна вэ гэсэн зүйлийг нь олонж авч байгаа. За тэгээ манай 3 дугаар группийнхнийг манай 3 дугаар группийн үзүүлж буй хүн юу гэж хард юм бэ? Юу гэж бодож байна? Abundance, elegance гэнэ. Вау. Хөөрхөн үзэр. Пианы. За нөгөө үнийхтэй 3 дахь читгэдэг юу гэж харж байна? 3 дугаар группийн үзүүлж буй хүн нь 3 дахь читгэдэг юу гэж харж байна? Harmony. Revitalization. За манай 3 дугаар группийн үзүүлж буй хүн манай 3 дугаар группийн юу гэж харж байна? Tree. За 3 дугаар группийн үзүүлж буй хүн 3 дахь читгэдэг юу гэж харж байна? Энэ үзэр маань бүр 3 группээр гурван дээр нь гарч ирлээ. За манай 3 дугаар группийн үзүүлж буй хүн манай 3 дугаар группийн юу гэж харж байна вэ? Юу гэж боддог вэ? 3 дугаар группийн юу гэж боддیں۔ За За. Ячи. Манай 3 дугаар группийн амар өсөрч байгаа. Манай 3 дугаар группийн үзүүлж буй хүн нь 3 дахь читгэдэг юу гэж харж байна? 3 дахь читгэдэг юу гэж харж байна? Queen, King of Wands.
За ядах ч гэсэн өөрийг чинь ойлоо штэ тий. Өөрийг чинь ингээ харах юм бол эндээс ийм бол харагдаж байна. Энэ үнтэйгээ бас нэлээд удсан байж болно. Одоо ямар ч харилцаатай байж болно. Ядах ч гэсэн энэ үннийг айгүй сайн мэддэг. Та хоёр одоо нэгээ сайн мэднэ, гэр бүлийг нь мэднэ ч юм уу те. Ийм нөхцөл байдал янз бүрийн яасан ийсэн амьдралд нь юу тохиолдсон иймээ тиймээ бүгдийг бас мэддэг хүн нэж болохоор байна. Тэгээд өөрийг чинь бол маш одоо тийм юу гэмээр ч юм дээ. Мундаг, лаг, элегант гэдэг чи одоо ганган, хийнцэр тэгээд юу гэмээр ч юм дээ. Энэ хүнийхээ нүдэнд чи өөрөө те та өөрөө бол үнэхээр одоо юм төгс байж болохоор байна. Энэ хүн айгүй таныг одоо юу гэмээр ч юм одоо үзэсгэлэнтэй нэг тийм гоё эмгтээлэг нэрхтэй гэж бол хараад байна. Тэгээд энэ дээр бас юм health body гэдэгсэн маа. Тэгэхээр бас таны бие чинь бас одоо би те гоё биетэй body is tea те тийм байж болно. Гоё сайхан энерги бол гарч ирж байна. Тэгээд энэ дээрээс штэ те ягаад ч юм бэ айгүй сонин. Одоо нэг тийм айгүй тодорхойгүй зүйлс бол гарч ирээд байгаа байхгүй. Яг ингээд энэ та өөрөө энэ хүнийхээ хувьд ямар хүн юм бэ? Тэгээд өөр нэгэн хүн нь энэ хүний хувьд бол ямар хүн юм бэ гэдгийг айгүй юм одоо тодорхойгүй. Тэгэхээр энэ харилцаа одоо тийм амар хин гэр бүл болоо салж барьсан ч юм уу те эсвэл одоо та гэр бүлийнхаа хүнийг үзүүлж байгаа энэ төр бол биш. Одоо нэг юм харилцаатай байгаа те холбоотой байгаа хүнийг л үзүүлээд байгаа юм уу те жоохон тодорхойгүй энэ төр бас харилцаанд яваад байгаа хүнийг үзүүлээд байгаа ч юм уу. Тиймэрхүү зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр штэ энэ хүн таныг юу гэж харж ийнвэ гэх юм бол айгүй нууцлаг гэж бол харж ийн. Тантай өрөөсөө ингээд үг хэлээ олцохгүй байна те. Юу мэрч юм бэ? Эргэлзээтэй энерги байгаа байхгүй Ace of Swords болон бүр High Priestess үзэр гарч ирж байна. Тэгэхээр таны талаар бол одоо ямар нэгэн зүйл бодёо ч гэсэн те та айгу тийм нууцлаг байна. Дэлгэсэн ном шиг биш те ингээд ойлгомжгүй байна. Энэ хүний хувьд таны талаар юм хүм бодъё те одоо ирээдүг бодъё эсвэл одоо та яг энэ хүндээ ямар хүн юм бэ гэд ингээ асуухад таныг бол маш нууцлаг хүн гэж бол хараад байна. Тэгээд та энэ үнийг маш их эргэлзүүлээд байна гэсэн зүйл бол байна. Одоо тийм айгу эргэлзээний хүзрүүд гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр та энэ үнийг өгөөд байгаа сэтгэлийг нь хүлээж авахгүй байгаад байгаа ч юм шиг тий. Энэ хүн бол одоо тантай тийм амар амжилттай байгаад болж бүтээд байгаа юм бол харахгүй байна гэсэн зүйл бол харагдаж байна. Яадаг ч гэсэн нэг тийм л зүйл бол харагдаж байна. Одоо юу гэдэг нь та маш нууцлаг байгаа учраас таныг ингээд сонгочихно гэхээр сонгож чадахгүй ч юм уу те. Та яагаа бас өөрийг нь эргэлзүүлээд байж болохоор байна гэсэн зүйл бол тодорхой гарч ирж байна. Тэгээд яг энэ дээр King of Cups гарч ирлээ л те. Энэ хүн танд айгүй сэтгэлтэй байна гэсэн зүйл бол байна. Тэгэхээр одоо юу гэдэг нь та айгүй их таалагддаг гадна өнгө үзэмж царай зүстэй. Тэгээ энэ хүний бас айгүй хайрыг татаад байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Та айгүй нууцлаг мөртлөө ингээ хайрыг татаад байна гэхээр магадгүй бас ингээ энэ хүнд та таалагдах хэмжээний те онцгой нэг юм бас байж болохоор байна. Илүү одоо бутаас хит үзэсгэлэнтэй эсвэл одоо бүр үнэхээр гадна өнгө үзэмж чинь үнэхээр одоо юу гэдгийг таныг ингээд бүрэн танихгүй байсан ч гэсэндээ бүр ингээд дурлаад хайрламар те. Тийм байж болохоор байна. Эсвэл та хоёрын дунд бас сүнслэг холбоо энэ төр бас байж болохоор энэ те энэ хүн яадаг ч гэсэн тань айгүй хайртай гэсэн зүйл бол гарч ирж байна. За нөгөө талаар нөгөө төр үзүүлээд байгаа хүнийг те би бол ямар хүн гэдгийг нь бол мэдэхгүй байна. Энэ хүнтэй ямар холбоотой энэ төр гэдгийг нь бол сайн одоо өмнөх хоёр группээс илүү хэлж бол чадахгүй байна. Өмнөх хоёр групп бол айгүй тодорхой байсан. Тэгэхээр энэ гурав дахь читгэд бол надад амар тийм тодорхойгүй харагдаад байна. Энэ хүний хувьд юу юм бэ те? Хин юм бэ гэдгийг нь айгүй тодорхойгүй. Магадгүй одоо нэг тийм жоохон харьцаатай харилцдаг хүн л байж болохоор байна. Одоо тийм хитрхи гүн гүнзгий юм бол харагдахгүй байна. Тэгээ энэ үний талаар үзүүлээд байгаа хүн чинь ийм одоо гүнзгий хайр дурлал иймэрхүү зүйл бол харахгүй байна. Тэгээ энэ үний өмнө нэг тийм актер юу юмэр тийм үүрэг хариуцлага гэдэг юм уу ийм зүйл хүлээгээд байхгүй харагдчихээн нэг ийм магадгүй штэ тэгээ зөвхөн одоо жоохон сонь одоо онцгүйгээр ярих жоохон сексуал харилцаатай ч юм уу те тийм хүн нэж болохоор байна гэсэн зүйл бол харагдчихээн. Актер одоо гүн гүнзгий биш те. Одоо тэр чи юу гэж ярьдаг лээ? Нэг тийм одоо тодорхойгүй харилцаатай те. Тийм зүйл бол байна. Нэг тийм партнерс юм шиг те. Нэг тийм харагдаж байна. Тэгээ энэ үний хувьд шүү дээ те.
энэ 3 дахь читгээдийг юу гэж хараад байна гэдэх юм бол айгүй одоо тийм зохицолгүй, нийцлэхгүй те одоо тийм болж бүтэж ин мэтэр гэж бол харагдахгүй байна, харахгүй байна. Энэ хүний талаар бол тэгэхээр одоо юм өөрийг чинь боддог шиг гой сайхан юм энерги гарч ирэхгүй байна. Тэгэхээр хэдүүлээ ингийн өөртөө чинь юу н хайртай юм уу те мэдрэмжийг илүү харъя. Тэгээ энэ хүндээ бас ямар шүү сэтгэлтэй гэдгийг илүү тодруулъя. За манай 3 дугаар группийнхний үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхнийг хайрлтгүй те айгу хайртай гэж гарсан. Сэтгэлийн үн ямар вэ? Манай 3 дугаар группийнхнийг их сэтгэл ямар шүү байна вэ? Илүү гүнзгий хэлж өгөөч. 9 of Cups. Wow. Star. Ace of Wands. За 3 дугаар группийнхний үзүүлж буй хүнийх нь 3 дахь читгээдийн талаарх мэдрэмжтэй харийн мэдрэмж ч юм уу ийм зүйл нь юу вэ? За айгүй тодорхой байна. Энэ дээр болохоор тэгээ өөрийг чинь болохоор яг ингээд хайж явсан хайрладаг одоо яг хайрлахыг хүсдэг ч юм уу тийм хүнээ наа гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээ өөртөө чинь ингээд шин зүйл эхлүүлэхийг маш их хүсэж байна. Ингээд өөрийнхөө одоо энэ дотор байгаа сэтгэлийг айгүй яаж ийн контролдж ийн ингээд өөртөө чинь ингээд сэтгэлээ зориулаад ингэж гэхээр өөрийн чинь хувьд айгүй энэ хүндээ айгүй нууцлагтай сэтгэлээ илчлэхгүй нэг юм магадгүй одоо сэтгэлийг нь бас хүлээж авахгүй байгаа юм шиг иймэрхүү зүйлс байж иж болохоор байна. Тэгээ энэ хүн яг өөрийг чинь гих сэтгэлээ магадгүй одоо айгүй их бариад өөрийг чинь гоё сайхан имээ тиймээ иймэрхүү зүйлийг хараад байгаа боловч яг чин сэтгэлийг чинь мэдэхгүй байгаа учраас магадгүй одоо тодорхой та хоёр нэг нэгнтэйгээ актер ярилцаагүй байж иж болно нэг нэгнээ бас таних мэд хэмжээнд яваад байгаа юм уу эсвэл одоо нэгнтэйгээ ингээ хит бас дотн гүн гүнзгий ярьчих гэхээр нэг л нэг юм хаалттай байгаад байгаа байж иж болохоор энэ тэгээ өөрөг чинь бол үнэхээр одоо хүссэн хүн мөн яг мөрөөдөж явдаг хүн мөн хайр сэтгэлийнх нь одоо гүн гүнзгий тэр харилцаа мөн гэж бол харж байна. Жохон л нэг тийм одоо хаалт байна. Яг өөрийн чинь зүгээс юм болоо да. Магадгүй энэ хүндээ яг бүрэн итгэж чадахгүй байгаа байж болохоор байна. Тэгээ нэг тиймэрхүү зүйл айгүй харагдаад байна. Одоо өмнөхтэйгээ дуусгасан юм уугүй юм уу гэж бодоод жохон яагаад байгаа ч юм уу хаширлаад энэ төр байж болохоор байна. Тэгээд энэ хүн өөрийг чинь бол үнэхээр одоо гэр бүл нь болох юм ч юм уу бүр ингээд алсан юм бол айгүй хараад байна. Мөрөөдөөд байна. Өөрийн чинь талаар сайн сайхан одоо болох юмсан бүтгийнсэн гэдэг юм уу ийм ихтгэл найдвар энэ төр айгүй тавиад байгаа гэсэн зүйл бол харагдаж байна. За нөгөө талтай шүү дээ энэ хүн чинь энэ 3 дахь читгээдийг юу гэж хараад байна вэ гэдэг юм бол энэ дээр айгүй сонирхолтой. Энэ хүн юу нэ X юм байна дөө гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо магадгүй урт удаан хугацаанд ингээ хамт байсан яг юм уу эргээчгүй нэг ийм харилцаа энэ төр яваад байгаа хүнээс байж болно нэг орж гарсан on off харилцаа нь байж болно. Тэгээд одоо таны хувьд одоо энэ харилцааг нь айгүй айгаад байгаа ч юм уу буцаж нийлж хүй эсвэл одоо янз бүр илүү одоо энэ хүн чинь энэ хүндээ илүү хайртай ээж магадгүй ч юм уу нэг тиймэрхүү зүйл хараад ээж болохоор байна. Тэгэхээр энэ хүн бол энэ хүнтэй шин зүйл бол эхлүүлэхгүй одоо энэ 3 дахь харилцаатай шин зүйл эхлүүлэх боломжгүй тийм зүйл бол харахгүй байна. Яг ингээ хайр байсан уу байсан урт хугацааны зүйл бас энэ хүнтэйгээ байсан уу гэвэл байсан. Тэг илүү нөгөө юу байна? Би энийг бол илүү одоо гүн гүнзгий өмнөх хайр анхны хайр эсвэл одоо магадгүй одоо соулмейтүүд энэ төр байсан байж болно ямар ч тач нэг тийм өмнөх хайр байна л гэсэн зүйл бол гарч иж байна. Энэ үнтэйгээ маш удаан хугацаанд одоо юм on off явцсан хамт ингээд одоо дурсамж хийсэн бүтээсэн зүйл олонтой магадгүй гэр бүл болоо салж исэн ч юм уу тиймэрхүү байж болно нэг ийм зүйл бол байна. Та илүү одоо шинэ хайр нээж болохоор энэ тэгэхээр нэг юм өнгөрсөн өмнөх хайр нь байна. Тэгээд яг хайртай байсан уу гэвэл байсан гэдэг зүйл бол айгүй тод гарч ирж байна. Дурсамжтай хичээл зүтгэл иймэрхүү зүйл бол байсан уу гэвэл байсан. Гэтэ яг энэ хүн бол энэ 3 дахь этгээд харилцаатай бол шинэ зүйл эхлүүлэх хүсэлгүй байна. Илүү өөртөө чинь одоо яг өөрийг чинь илүү сонирхож байна. Өөрийг чинь илүү одоо болж бүтээсэй гэж хүсэж байна өөрөөс чинь илүү гоё сайхан зүйлийг одоо хараад байна. Энэ 3 дахь этгээдээс илүү
өөртөө чинь илүү хайртай байна гэсэн зүйл бол гарч ирж байна. За тэгээд хэдүүлээ одоо энэ харилцаа чинь тэгээ ер нь яг ямар харилцаа юм бэ? Twin Flames юм уу, Karmic юм уу, Soulmate юм уу гэдгийг хараад тэгээд дуусгая. За манай 3 дугаар группийнхны үзүүлж би хүнэндээ манай 3 дугаар группийнхэнтэй ямар холбоотой юм бэ? Ямар сүнсний гэрээгээр учирсан юм болоо хэлж өгөөч. Magician. Wow. Devil за. Та хоёр өрөөсөө ер нь л нэлээд кармик байна. Тэгээд юу вэ штэ? Та хоёр өрн гэр бүл болох гэж учирсан байна гэсэн зүйл айхуу өөрхөн тод гарч ирж байна. Тэгээ яг заавал нэг хүнтэй гэрлэх албагүй те одоо юу гэдэг та хоёрын нэг тийм сүнсний гэрээ гэдэг зүйлтэй учирлын чинь нутаг учрал айгүй тодорхой өмнөх насны одоо үеийн үрээр учирсан байна те. Тэгээд энэ нь одоо энэ наснда гэр бүл болоод ингээм хамтдаа хийж бүтээх зүйл одоо байгаа учраас учирсан байна те. Одоо өнгөрсөн наснд үлдээсэн зүйл бол байгаа учраас та хоёр маань ингээ учирч байна. Тэгээ магадгүй одоо өмнө наснда хин нэгэ жоохон гомдоосон энэ гэсэн бол энэ наснда эргэж нийлээд илүү доктортой харилцаа үүсгэх ёстой ч юм уу те. Нэг иймэрхүү юу бол байна? Сүнсний холбоо гэх юм уу? Тиймэрхүү зүйл бол та хоёрт байна. Тэгээ та хоёр ер нь бол аюу их тийм юу байна? Хичээд ингээ явах юм бол та хоёрын хувьд хаашаа ч эргэж болохоор байна гэсэн зүйл бол харагдчихээн. Нэг талтаа маш их одоо кармик үйл үүртэй учраас ингээд та хоёрын хувьд одоо сална те ингээд нэг учирсан учраас нэг нэгнээсээ холдож сална гэдэг маш хэцүү ингээд нэг нэг айгу одоо санах үсэх бодох иймэрхүү одоо би физиологийн нийлэмж гэх юм уу иймэрхүү зүйл бол байна. Тэгээд нэгийгээ маш их хайрлж дээ те. Ace of Cups байна. Хоорондын хайрын холбоо бас нэлээд өндөр харагдчихээн. Тэгэхээр яг энэ дээр ингээд Magician болон Justice үзэр гараад ирсэн. Тэгэхээр харилцаа ямар болох нь юусоо та хоёроос шалтгаална гэсэн зүйл бол айгүй тодорхой байна. Үл өөрийнх ч гэсэндээ одоо энэ харилцааг илүү сайжруулж болно шүү дээ те. Гэрлээд ингээд одоо нэг нэгэндээ итгээд явах юм бол хин нэгчээ явах юм бол энэ харилцаа илүү доктортой, баланстай гоё харилцаа байж иж болохоор нэг нэгэндээ халамжтай те. Нэг нэгээ хайрлсан юм гоё харилцаа байж иж болохоор байна гэсэн зүйл бол гарч ирж байна. За энэ нэлийн юм сүнсний холбоо байна гэсэн үг. За нөгөө талдаа энэ хүн чинь энэ 3 дахь харилцаатайгаа ямар холбоотой юм бэ гэдгийг харъя. За ер нь бол штэ тий энэ харилцаа бол нэг тийм одоо бүтгэр харилцаа бол биш байна. Одоо энэ үзүүлээд байгаа хүн чинь тий энэ 3 дахь читгээд чинь энэ хүндээ бол тэгэхээр одоо ийм хүссэн зүйлийн нөхөр бол хүн биш байна. Тэгээ өөрсөг чинь ингээд болж бүтэх хөв тавилантай хүмүүс бол биш байна. Одоо юу гэдгийг энэ хүн чамайг харах нэг үнцөг, нөгөө хүнийг харах нэг үнцөг шаал өөр байна. Одоо бүр тэнгэр газар шиг ялгаатай өөрөг чинь бол үнэхээр гоё сайхан өөрийнх нь хүн гэж бол хараад байна. Нөгөө талдаа энэ хүнийг болохоор нөгөө гэдэг чинь жоохон ашиглаад байгаа юм шиг эсвэл одоо ийм үр дүнгүйтэй уртын юм байхгүй харилцаа ингээд нэг хоёрын хооронд өөрийнхөө эрх ашигын төлөө ч юм эсвэл энэ хүн гуугаад байгаа учраас ингээд явуулаад ээж болохоор энэ харилцаа ер нь бол хайр болохгүй байсан байгаа те ийм зүйл бол байна. Тэгээ ийм учраас энэ харилцаа ер нь тэгээд хэрвээ дууссан болон чигээрээ дууссан одоо энэ төр айгүй харилцаатай байгаа бол энэ хүн одоо үзүүлээд байгаа хүн чинь өөрөөх чинь илүү сонгоно. Тэгээ энэ 3 дахь харилцааг сонгохгүй гэсэн зүйл бол гарч ирж байна. За тэгээд уншлагын юм болоо баярлаа.